Манай монголчууд цөөхөлөө дандаа бусдын төлөө амьдэрдэг. Би ямар харагдаж байгаа вэ? Бусд нь намайг юу гэж бодох бол би ямар машин унах вэ? Миний нэр төр хүмүүс намайг юу гэж бодох вэ гэдэг ингээд өөрийгөө гээчдэг. Тэгээ бүх тэр юм бодлоо хайд. Бусад хүнд чи ямар харагдах вэ гэж чамд байдлаач байхгүй. Чи зөвхөн өөртөө гоё байх л одоо цагаа мэдрэх мэдрэмж юм да. Би амар хөгшин хүн бол биш л дээ. Гэтэ 20 гарч байгаа, 30 гарч байгаа, 40 гарч байгаа, 50 гарч байгаа хүмүүс тэнд хэлмээр байгаа. 20-той байгаарай гэж. Тэр бол үргэлж юм хүүхчиг нэг гэгээлгээр авч амьдрал илүү утга учиртай санагдтыг. Уншсан олон юмчтэй юм зүйл үргэлж амттай амьдрах гэсэн. Тэгээ нэг юм амтлахаа байлцсан юм шиг амьдрах чинь утгагүй шүү дээ. Тэгэхээр үргэлж юмыг амталж амьдрах 20-той юм шиг бай. Одоо нэгэн л хүн болоод төрсөн юм чинь. Өөр яах юм бэ? Хүн шиг л бай. Тэр чинь 20-той байх гэсэн.